За төхөөрөмжний дээд талд 2 бүлэг килимнүүд байгаа. За тэгэхээр баруун талын 4 килим болохлоо зэрэг мэдрэшнүүд холбогдох килим. За зүүн талын килимнүүд дээр нөөц тэжээлийн блок, гарцын тэмдэг, түгшүүрийн гэрэл хонх, тэгээ мөн түлхүүр уншигч эсвэл удирдлагын гар холбох зорилттой килимнүүд. За 1, 2, 3 гэсэн цифрээр тэмдэглэгдсэн килим нь болохлоо зэрэг бүсүүдийн нэмэх, гаралтын нэмэх килимнүүд. За газар төлөвийн тэмдэг үхий килим нь болохлоо зэрэг тухайн бүсүүдийн хасах килим. За энэ дээр мэдрэшнээс ирсэн утаснуудыг баруун талын килим дээр холбох нь. Тэгэхээр зэрэг 1 гэдэг маань 1-р бүс буюу 1-р гэрэл товчлуур хамаарах бүс. Гэх мэтлэнгээр 2 нь 2-р товчлуур, 3 нь 3-р товчлуур удирдана гэсэн үг. Нэмэх рип газрын килим болоод зэрэг тухайн төхөөрөмж нь өөрөө 220 вольтоор дижигдахаас гадна 12 вольтын нөөц тэжээлийн блок холбож өгөх зорилттой. За нөөц тэжээлийн блок ашиглах үед тэжээлийн блокоос гарч байгаа гаралтыг энэ 2 килим дээр өгж тухайн төхөөрөмжийг давхар нөөц тэжээлээр хангах нэ гэсэн. За ТВ нэмэх хасах гэсэн килим зүүн гар талаасаа 3-4 килим нь болохоор зэрэг гарцын тэмдэг холбоно. За энэ гаралтан дээр нь нэмэх 12 вольт ирчдэг. Зэрэг хасах соо гэсэн килим нь түгшүүрийн гэрлэн тохиолгчийн хасах килим. За нэмхийг нь нэмэх 12 гэсэн килим дээр холбоно. Хасах зоон болохоор зэрэг түгшүүрийн дуу тохиолгочны хасах килим. Тэгээд нэмхийг мөн ялгаагүй нэмэх 12 вольт гэдэг килим дээр холбоно. За TM килим нь болохоор зэрэг түлхүүр уншигчнаас ирж байгаа нэмэх утас TM төвчлөлтөд холбогдно. Тухайн түлхүүр уншигч нь өөрөө гэрлийн индикатортай тэрний гэрлийн нэмэх хөл нь LED гэдэг дээр килим дээр холбогдоод за түлхүүр уншигч болон гэрлийн хасах утсууд хоорондоо холбогдож газар дуудлага буюу газрын хасах килим дээр холбогдно гэсэн энэ килим. Төхөөрөмжний зүүн талд 220 вольтын хэлхээнд холбох 2 килим, хүчний килим гэсэн. За баруун талд нь болохоор зөв тухайн төхөөрөмжний эрлээ гаралтууд тийм килим байна. Жишээлбэл 1, 2, 3, 4 эрлээтэй гэсэн. За энэ эрлээнүүд нь болохоор зэрэг пультний PCN гэж нэрлэгддэг одоо нэгдсэн хяналтын төв рүү мэдээ дамжуулах зорилт бүхий хувраа контактын хөлнүүд гэсэн үг. За төхөөрөмжний их хавтангаас 2 кабель гарсан. Энэ 2 кабель нь болохоор зэрэг нөөц тэжээлийн батарей буюу аккумулятор холбох зорилттой. 2 кабель улаан өнгөтэй нэмэх, цэнхэрэгтэй нь хасах. Аккумуляторны улаан дээр улааныг хар дээр нь энэ цэнхэрэг кабелийг холбоно гэсэн. Төхөөрөмжний 220 холбоно. За ер нь ямар нэгэн холболтыг хийхдээ хүчлэгийг салгаж яж хэрэгтэй. За призма түвшинийн дуу тонгон дээр гэрэл хонгон дээр кабель холбосон. За төхөөрөмжийг дагаад ирж байгаа 2 диодыг яг энэ тохиолдолд бол би призма 2 хонхон дээр тавиад өгчихсөн. За тэгэхээр зэрэг диодны нэгдэл нь цагаан байгаа. Энийг килимийн нэмэх килим дээр килимдэг харуулж тавина. Нөгөө тийш нь харуулаад тавьчих юм бол тухайн хонхон дээр ирэх хүчтэйг диод маань хагаад хонх ажиллахгүй болно гэсэн үг.
За гэрэлний нэмэх нь улаан, хонхны нэмэх нь хөрөнгө. За энэ хоёрыг аваад нэмэх 12 километр. За гэрэлний хасах килем нь харангийн утас. За хонхны хасах килем нь цэнхэрэнгийн утас. За тэгэхээр гэрэлний хасахыг хасах суу, хонхны хасах утсыг хасах зоо. За ингээд хонхоо олчихсан. За энэ сонзон мэдрэчийг нэгдүгээр бүсдээр холбоно. Энэ маань одоо хаалган дээр тавьсан хаалганы мэдрэч гэж болох. За тэгэхээр мэдрэчнийхээ нэг үзүүр дээр төгсгөлийн 7.5-тай сүслэл тавиад холбоч нь ер нь бол байнгын холболт хийхдээ контакт нь өөр юмд очиж хүрэхгүйгээр гадуур нь бүрээс юм уу гэлчээвэл зүгээр. За нэг үзүүрийн нэмэгтэй холбоод орчихно. За төхөөрөмжнүүд маань 3 бүсийн хасахууд 1 км холбогдох учраас би одоохондоо төр зуртаа хасахтай холбогдох утсыг суул орчихъя. За хөдөлгөөний мэдрэчийг болохтой зэрэг төгсгөлийн сүслээ аваад төгсгөл дээр нь давхар зэрэгцээ хийж өгнө. За энийг хөдөлгөөний мэдрэчээ 2 дугаар бүсдээр холбочих. За бид нар бүсийн төгсгөлтөөр сүслээ хийсэн учраас бүлтэн дээр сүслэл хийж өгөхгүй. Ер нь бол төгсгөлийн сүслийг дандаа төгсгөлийнхээ мэдрэгчэн дээр хийж өгч явах хэрэгтэй. Тэгснээр төхөөрөмжнөөс мэдрэгч хүртэлх камер бүрэн бүтэн байгааг мэдэх боломжтой байдаг. За мөн ялгаагүй 2 дугаар бүстэй хөдөлгөөний мэдрэчний нэг үзүүрийг бүсийн нэм календар холбоод хасахын төр зур үлдээн. За дахиад нэг сонзон мэдрэчийг аваад энэ одоо цонхнууд дээр тавьдаг. Цонхны мэдэрч гэж үзээд одоо холбоо. Энэ яг боломжтой бол төгсгөлийн сүүцлээ мэдэрчнийхэн төгсгөлтэй тавьж өгчүүл зүгээр. Одоо бол би төхөөрөмжн дээр нь тавьж өгч. За ингээ харуулж 3 дугаар бүс дээр толтно. За ингээд бүсүүдэд зэрсэн утаснуудын нэмхүүдийг бүгднийг холбогдсон. Одоо 3 бүсээс зэрсэн 3 утасныхаа хасгуудыг нийлүүлж холбож байгаад хасах килем дээр холбож байна. За ингээд хасах килем дээр холбож байгаа. За удирдлагын дараа килемүүдээр холбогдсон. Харна тийм улаан цэнхэр тэжээл харна тийм. За улаан цэнхэр нь удирдлагын гарны тэжээл улаан нэмэх 12
хасах нь. За хар утас маань төлхөөний одоо мэдээд амжуулах кабель уу юу? Тийм. Энд холбож өгнө. Сайн гээ холбож дуусны дараа 7.5 амперийн аккумулятор хасхлыг хасах клем дээр нэмэх хөлийг улаан клем дээр. Ер нь яг аккумуляторыг бол бүх тохиргоо юмсны дараа хамгийн сүүлд нүгэл тохиромжтой тэжээлийн нүгэл.